Тэгвэл олборлолтыг ер нь бол ямар ч уулуурхаа байгаль орчинд сөрөг нөлөө тодорхой хэмжээр үзүүлдэг шүү дээ. Тэрний боломжийн хэмжээнд барих асуудал байна. Миний ойлгож байгаагаар энэ уран бол хөхрийн хүчлээр уусгалт хийж олборлно. Тэгэхээр том хэмжээний ил урхаа ажиллахгүй. Цоонгууд байна. Тэгээд тэндээс гаргаж ирсэн уусамлаасаа урааныг ялгаж авдаг байхгүй. Шар нөгөө нунтаг гэдэг байгаа шүү дээ. Шар нунтаг бол өөрөө тийм айхтар хортой зүйл биш. Шар нунтгийг бид нар ингээ боловсруулаад дараа нь цахилгаан станцын төлс мөс хийх тэр бол ер нь худлаа. Тэр бол их холын ирээдүйн асуудал байхгүй. Тэгээд Казахстан улс миний хувьд бол урааны хамгийн гол ач холбогдол нь Франц Казахстанд нэлээд олон олборлолтууд явуулж байгаа. Казахстан улс одоо дэлхийд урааны олборлолтоор номер 1 25-6 мянган тонн жилд шар нунтаг. Монгол улс бол нэг тэрний 10 орчим хувьтай тэнцвэр хэмжээний үйлдвэрлэл ирээдүйдээ бий болох байх. Тэгээд бид нар ч одоо 2 том өрсөлдөд найрсаг хамтын ажиллагаатай Орос хятад. Дээрээс нь дэлхийн ертөнцид нийлдэхтэй байхын тулд 3 улсын орон зай хэрэгтэй. Одоо миний харж байгаагаар хамгийн бодиттой орон зай сонирхлын таатах зүйл бол газрын ховор тэгээд уран л. Тэгэхээр би бол хувьдаа ер нь орж ирэх зүг гэж бодож байгаа. Нөхцөлийг бол манайхан харин байгаль орчны шаардлага бол